Үзэгчтэй музейгээр үржүүлэхдээ санаж байх дараах 8 зөвлөмжийг анхаараарай. Үзэсгэлэнгийн танхим руу хоол хүнс болон шингэн зүйл авч орж болохгүй. Учир нь гэвэл хоол хүнсний үлдэгдэл өрөмг нь хортон шавж үүсгэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Үзэгч та ямар ч үзмэрт гараараа хүрч болохгүй. Энэ нь та өөрийгөө болоод үзмэр гэмтгээс сэргийлж байгаа хэрэг юм. Үзэгч та музей дотор гэрэл цэцрүүлж зураг авч болохгүй. Учир нь цочмог хурц гэрэл нь органик бүтцтэй эмзэг үзмэр болон эд үлгийн зүйлийг их ахин гэмтээдэг байна. Үзэгч та музейд ямар ч төрлийн тамхи татаж болохгүй. Учир нь тамхи татсан орчинд мөөгөнцөр маш хурдан үүсч тамхины хорттой нь үзмэрт муугаар нөлөөлдөг байна. Үзэгч та музейн танхимд хог хайж болохгүй. Учир нь хогтой орчинд мөн л хортон шавж үүсдэг шүү дээ. Үзэгч та музейд гүйж харааж болохгүй. Энэ нь та унаж бэртгэхээс гадна үзмэр эд үлгийн зүйлийг гэмтэх аюултай байна. Үзэгч та үзмэрийн танхим бусад үзэгчдийг хөндлөн нам зөөлөн дугаар ярилцаарай. Өөрөөр утасныхаа дуу хахаа мартва. Үзэгч та музейд орохдоо том овортой цүнхс ав. Эд зүйлээ тээж хадгалах хэсэгт хадгалуулаарай. Учир нь овор ихтэй бараа нь ил үзмэр болон үзмрийн шилэн хоргыг гэмтэх эрсдэлтэй юм. Өн нэртэй түүхээ хадгалж хамгаалах эрхэм үүргийг ухамсарлаж музейн соёлыг хэвшүүлцгээе. Түүх соёлоо дээдлэн соёлтой өвчлүүлсэн эрхэм үзэгчдэд баярлалаа.